Стар телевизийн мэдээлэлж байна. Анхаарлаа хандуулна. Эдийн засгийн байнгын хороо дангаар хуралдаж, галзууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахар боллоо. Би даагчид шударгаас эвслийн зарим гишүүд галзууртын орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг эсэргүүцэж байсан юм а. Галзууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ойршдог. Уг ордыг стратегийн ордод хамгаалах асуудлыг тусгай зөвшөөрөл идэвхжүүлж компани зүгээс тавьснаар улсын хурл асуудлыг хэлэлцэж байгаа юм а. Мөн энэхүү асуудлыг хэлэлцэн шийдвэрлсэний дараа засгийн газар ордны хэдэн хувийг эзэмшүүл зохистой байх талаар хуулийн төслийг улсын хурл өргөн мэдүүлэх учиртай юм. Галзууртын орд бол 50 тонн алтны нөөцтэй жил 5 тонныг олборлох юм байна. 10 жилийн хугацаанд 3 ихний төгрөгийн борлуулалт хийж татвараа дамжуулан 660 орчим тэрбум төгрөгийг улсад төлөх урдчилсан тооцоог холбогдох мэргэжилтнүүд нь гаргаад байна. Хэрэв тус ордыг эргэлтэнд оруулбал нийт 1000 орчим хүнийг ажлын байраар хангах бололцоотой гэж байгаа юм. Улсын хурлын бие даагч гишүүд болон шударгаас эвслийн уян гишүүнээр энэ ордыг эргэлтэнд оруулахын эсрэг байр сууриас хандаж байсан юм. Шинжэра Голд компани огт цэвдгийн судалгаа тэнд хийлгээгүй юм байлаа. Энэ газрын гүнд цэвдэг байдаг учраас манай тэр эртний өвгд эдс маань бас их ухаалаг байж энэ цэвдэгтэй учраас энэ 2-3 мянган жил хадгалагдаж ирсэн юм байна. Үдээ бол тэр хэвс, тэр хувцс, тэр олдуурууд эвдрээгүй үдээ хүртэл хадгалагддаг юм байна л да. Хэрвээ энэ цэвдэг хөндөгдвөл, алтны олборлолтоор хөндөгдвөл одоо маш хүнд байдалд орноо. Эсвэл энэ булчнуудыг бүгдийн яралтай гаргаж авах хэрэгтэй болно. Эсвэл тэндээ дуусах ажил гарна. За, цэвдгийн хувьд бол энэ техник эдийн засгийн үндслээ боловсруулахын өмнө нөөц тодорхойлох өрөмдлөгүүд одоо хайгуул өрөмдлөгүүд хийсэн байдیں۔ Тэгээ тэгэхэд бол цэвдэгтэй гэсэн мэдээлэл бол гарч ирээгүй юм билээ. За, ер нь зүгээр энэ яг одоо олборлт хий гэж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл 2 одоо тусгай зөвшөөрлөлтөд талбай 300 гаруй кав хийж байгаа. За, зүгээр бидний одоогийн одоо энэ хөрөнгө оруулагч талтай ярьж хэлсэн хүрээнд бол дахин цаашаа энэс өргөн талбайд бол олборлт хийхгүй гэсэн тийм одоо ойлголтыг авч байгаа. А ер нь ноён бол өөрөө тэр орчмынхын нутаг нь Монголын энэ түүхт олдвруудаар ариун газар нутаг байгаа. Тэгэхээр тэрийг хэрэг цаашид энийг ашиглуулахгүй гэж үзэж байгаа бол улсын тусгай хамгаалалттай одоо тийм хамгаалалт нь авах зүйтэй гэж бодож байгаа. Хэрэг дэх юм бол тийм дахиад эрэл хайгуул хийх, өөрөөр хэлбэл хөндөх тийм асуудал бол гарахгүй байхаа гэж бодож байна. Нэг гараараа бид нэр гараа өргөж тэр түүхэн үе соёлын дэмжээ, түүхийг магтчаад нөгөө гараараа энийг устгана гэдэг бол айгүй харамсалтай зүйл байхгүй. Устгахгүй гэдэг устна. А ер нь жишээлбэл яг ингээ мөсдөхийн дур дахиад тэр ийм олон зуун жил, олон мянган жил тэр археологийн олдврыг хэдэн тэрбум доллар байгаас бид нар хийж чадахгүй шүү дээ. Ашиг нослон ирж хайхтаа эхлээд тэнд олдвор байгаа эсхийг нь судлуулад, дүгнэлт гаргуулад тэгээд тэрэн дээр үндэслэж үйл ажиллагаа явуулдаг. Энэ дагуугаар явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тэр одоо санал болгоод байгаа тэр талбай дотор бол яг археологийн болон палеонтологийн үнд зүйл олдвор бол байхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодорхойлоод байгаа. Харин тэр бүс нутагт бол байгааг нь мэдж байна. Энд байгаа олдвруудаа одоо хөндөөхгүйгээр, гэмтэхгүйгээр энийг зүйл өстой ашиглая гэсэн л тийм санал байгаа гэж ойлгож байна. Засгийн газрын өнгөрсөн 9-р сарын хуралдаанаар Галзууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших Эрдэнэс Галзуурт хамтарсан компани байгуулж, уг компани төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20% тогтоох саналыг засгийн газраас улсын хурл оруулахар болж байсан юм а. Галзууртын ордыг ашиглах Эрдэнэс Галзуурт компани өөрийн хөрөнгөдөх төрийн эзэмшлийн 20% ногдох санхүүжилтийг хуулийн дагуу Эрдэнэс MJ компаниас гаргуулахар болж байсан юм. Ухаж олборд сэлж болохгүй байна. Тэр чинь хамгийн болохгүй нь бас ингэж үндсэн ордыг бол одоо дад аргаар юм уу эсвэл илээр энийг бол ил задгаа ингээд бүр дэлгээд явчих юм билээ. Шатлаа дэлгээд явчихна. Ер нь бид ч гэсэн уулуур хаяа одоо байр суурь хувьд бол тантай адилхан байгаа. Өөрөөр хэлбэл энэ Монгол улсын төв соёлын дурсгалт өв одоо хадгалагдсан газрыг бол ухцсан дижихгүй байхын төлөө байна. Тэгэхээр бидний өнөөдөр ярьж байгаа энэ сэдв маань бол тэрнээс бас жаахан өөр юм байна. Тэгэхээр бол ер нь цаашдаа бол энэ ноён улаан тийм орчинд нойж байгаа энэ одоо энэ үнд зүйлүүдэд хамгаалах
Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай бүс байгуулахын зүйтэй байгаа гэж бодож байгаа. Энийг яалгаж бас үзүүл зүйтэй болов гэж бодож байна. Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн ордон оршдог Гацууртын ордод 1970-аас 1991 оны шаран ордны судалгаа хийгдэж 92 онд алтны шаран ордны олборлтыг эхлүүлсэн байдаг юм а. Шаран ордны олборлтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг бас тогтоосноор 2002-оос 2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж 2004 онд нэмэлт хайгуул хийсэн байдаг юм. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малмлын нөөцийн бүртгэл 2005 онд бүртгэж 2008 онд техник эдийн засгийн үндслийг хүлээн авч ирсэн юм а. Гацууртын орд нь Монгол орны алтны металлургийн мужиллаар хойд хинтээ алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хөдөртэй юм а. Хөдөлмөрийн яам ажил